Та subscribe дарж суугаа захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Ор санаандгүй байж байгаад эдэг мээргүй явдалд орооцолдсон. Гэрэл гихч бүсгүй доорх зүйлийг ярьсан юм аа. Одоогоос 1 жилийн өмнө болсон явдал юм да. Бүтэн сайн өдөр байсан юм. Би өглөө ойрхон босоод усанд орох гэж байтал гар утас минь дуугарлаа. Аваад харвал үе зайгүй үерхдэг дотны найз Баясаагийн маань утаснаас залхсан байна. Би олон юм бодсонгүй. За байц. Бид хоёр ч ойр дуулзаагүй юм байна шүү дээ. Хамгийн сүлд хизээ уулзлаа. Тийм. 5 хоногийн өмнө 1-р дэлгүүрийн хажуугийн хаан банкны дэрэгдэх бааранд хэсэг суугаад салсан шүү дээ. Гэсэн шүүийн бодсоор товчлоороо дарж утсаа бол харилцуурт Баясаагийн танил хоолой гарч. Гэрлээ юу? Юу хийж вэ? Найзад нь чамтай ярьж зөвлөх маш чухал хэрэг гарчихлаа. Чи өнөө орой ямар ч ажилдаа байсан хойшлуулаад 21 цагт шууд манай ажлын урд талд байдаг кафед хүрээд би хүлээж заяа. Яг шүү, битгий оройтор. Хэмээ нэг амсгаагаар дуржигнуулаад утсаа тасалчих. Баясаа үргэлжил хачин жигтэй зүйл сэтэж хүний санаанд оромгүй янз бүрийн ажлын санал ярьж явдаг болохоор би бас яах гэж байгаа юм бол өнөөрөө нэг их чухал ажил байхгүй юм чинь очиход яах вэ гэж бодсоор цаг руугаа хилэмхий. Дөнгөж 11 цаг болж байваа. Бас ч гэж зай байна гэж бодсоор гэр орныхоо ажилдаа зууралдаж байтал утас минь ахиад л дууграв. Энэ удаа би дугаарыг нь харалгүй шууд л утсаа нэн хэмбэ гэж огцсон асуувал харилцуурын цанаас нэлээд зөөртэй амьсгалах чимээ гарснаа. Уянга байна гэсэн юм. Гэхдээ хоолой танигдахын аргагүй өөрөнгөтэй сонсогдсон. Уянга бол Баясаагаас өөрцгүй бас л нэг сайн найз минь. Ер нь бид гурав маш их дотн харьцаатай найз нөхөд байв. Тэр хизээч ийм хачин зовиртой ярьдаггүй. Тиймээс би ямар нэг зүйл болж дээ гэж бодоод. Уянга яасан бэ? Юу болов? Би ч зүгээр үү? Хэмээн өөдөөс нь шавдуулан асуухад тэр нэг хэсэг чимээгүй байснаа гинэт мэгшин уйлж. Баясаа. Өчигдөр нас барчихж. Гэх нь бүдэгхэн сонсогдвоо. Би юу ч ойлгосонгүй гайхсан да. Чи битгий худлаа яриад байл та. Дөнгөж сая хэдхэн минутын өмнө Баясаа над руу өөрийнхөө утаснаас ярьсан. Яахаар өчигдөр нас бардаг юм? Та хоёр тоглох юм олж яддаг болжээ. Бүр ойлаа сүрхий жүжиглэж шүү. Гэтэл уянга бүрч ихээр мэлмрүүлэн уйлж. Чи үнэмшгүй байгаа мó? Би гэрт нь ирчгээд байж юм. Маа, энэ их чин жамтай ярих гэж юм. Гэснээ хэнэгэнд уцаа шилжүүлэх бололтой. Хэсэг чимээгүй болоод удалгүй харилцуурт. Баясаагийн их чин чичир хийлсэн хоолой сонсогдсон. Гэрлээ юу? Өчигдөр генетхэн юм болчихлоо. Их чин хүртэл итгэж чадахгүй л байна. Гээд өмөлдсөн уйлах чимээ гараад утастаас орчих. Би энэ бүхнийг ойлгосонгүй. Бүр алмайран гайхаж хоцорлоо. Уянга надаар тоглож байж болох ч Баясаагийн ихч дүүгээ нас барсан гэд уйл жунжин надаар тоглоно гэж байхгүй. Тэгээд ч тэр их сургуульд багшилдаг их зарчимч хатуу чанга хүүхэн байдаг юм аа. Тиймээс би энэ үнэн болж таарл. Баясаа маань нас барчихсан юм байна гэж шаналн гуниглсан ч төрөөхөн яахын аргагүй Баясаа залгсан шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо юу болж байна? Хэн залгсан гэсэн үг үү? Гэж бодонгуудаа Баясаагийн дугаар руу ахиад залгаад үзье гэж шийдэл. Залгуул утсан дуудаж байна. Удалгүй харилцуурт Баясаагийн танил хоолой сонсогдмогц хачин их баярлаж. Хүүе. Уянга та хоёр юу болоод байгаа юм бэ? Чамайг өгчихсэн ч гэх шиг. Игч чинь хүртэл над руу уйлж яриад би бүр ойлгохоо боллоо. Хэмээн шууд л урсгаад өрхөв. Тэгтэл тэр хэсэг чимээгүй болоод. Тэр яах вэ? Хоёулаа хамгийн гол нь өнөөрөө нөгөө газараа уулзах хэрэгтэй байна.
Уулзаж байгаад би бүгдийг нь чамд хэлье. Орой 9 цагт яг ирнэ шүү. Гэж хэлээд утсаа салгачих. Юмыг яаж мэдэх үү гэж бодсон би түүн рүү ахиад хэд хэдэн удаа залгасан боловч утсаа огт авахгүй байваа. Үүнээс хойш миний сэтгэл үемрэн хийж байсан ажил аач хийж чадахгүй байсан тул уян гаруу залгавал тэр үнэн голоосоо уйлж мэлмэрүүлэн юмч ярьж чадахгүй байв. Энэ нь миний сэтгэлийг бүрч хачин болгоод байв. Нилээд удаан бодсны эцэст Баясагийн ич рүү залган сая Баясаатай ярьсан тухайгаа хэлэхэд өөдөөс. Миний дүү бие барай. Битгий илдвэ юм бод. Хүн гэдэг чинь угаасаа л үгтэг тавилантайгаас хойш яах билээ. Эгч нь анхандаа итгэж чадахгүй байснаа одоо ноосол бодит байдалтай эвлэрээд байна. Хэмээн хэлв. Ийм үед хэцүү юм билээ. Нэг бодлын Баясаанаас барчихсан юм шиг. Нөгөө бодлын үл ойлгогдох жүжиг яваадч байгаа юм шиг. Янз бүрийн бодсоор байтал нэг мэтгэд орой болчихсон бай. Би ямарч байсан ихлээд Баясаагийн гэрээр орж байдлыг мэдчихэд нөгөө кафе руу очдгийн билүү гэж бодоод хувцас өмсөн гарах гэж байтал гэнэт утас дуугар. Аппал Баясаагийн дуугарч. Чи нөгөө кафед ирэхээс өмнө өөрхөн амтантай битгий уулзаарай. Шулуухан хүрээдэр. Хоёулаа амжилж ярих зүйл байна. За яг шүү. Гээд өөр зүйл хэлэх зав өгөлгүй утсаа салгаад орхих энэ. Буцаага залгасан боловч утсаа авахгүй байваа. Би яах ч учраа олгоо билж мөн аргаа барахтаа түүний утас руу. Чи үнэхээр үгчхэд сүнс чинь надтай яриад байгаа юм биш бидтэй гэсэн мессеж хүртэл явуулж үзв. Тэгтэл Баясаагаас. Чи битгий балаа юм бодоод бай. Уулзаж байгаад учрыг нь чамд хэлнэ гэсэн мессеж ирсэн. Энэ үед баг зэрэг санаа амран дотор онгойсон ч гэрийнхнээсээ хүртэл нууж ярих ямар хэрэг гарсан юм бол гэж бодон гайхаж байв. Гэвч найзынхаа төлөө санаа зовон адган яарч игэлвэ. Тэгээд орой 8 цаг болох үед болцсон газраа төрүүлж очихоор шийдэн хувцас өмсөж байтал удас дуугарлаа. Аппала уянгагийн уйлсаар байгаад сөнгөцсөн хоол харилцуурт гарч. Чи ирэхгүй юм уу? Амьд байхад нь гэр ороор нь орж гарч явсан хэрнээ. Одоо ирэхгүй удаад байхаар эндхийнхээ юу гэж бодох юм бэ? Би талигаа чингэрч чамайг хүлээгээд байж гин. Гэхэн сонсогдвоо. Энэ удаа би юу ч хэлэлгүй уцаа салгаж өргөсөн. Амхандаа ямарч байсан ихлээд Баясаатай уулзаж юу болоод байгааг мэдий гэж бодсон хэргэлдэй. Ингээд болцсон цагаас 30-аад минутын өмнө гэрээсээ гарч нөгөө болцсон газараа очиж ямарч байсан аяг шүл захиал. Кафед төдийл олон хүн харагдахгүйс илүү хүн байв. 9 цагт 5 минут дутуу байхад утас дуугарахт нь авч харвал Баясаа залгасан байв. Би маш хурдан утсаа шүүрэн авч. Баясаа юу? Би нөгөө газар чинь ирчгэд хүлээж гин. Гэтэл урдаас уянгагийн бухимдсан дуугарч. Чи юу яриад байгаа юм бэ? Чи одоо хаана байгаа юм? Бушуухан талигаа чинь гэрлүү хүрээдэр. Миний нэгж дуусчаад талигаа чинь утсаар залгаж гин. Гэдэг байгаа. Үүнийг сонсоод бүр алмарч ирэхлээ. Энэ дугаараас өдөржингөө Баясаа над руу залгасан гатал одоо яахаараа уянгаа авч байдаг билээ. Тэгээд талигач гэж байгаа шүү. Энэ мэтэр бодтол гів гинэт нэг л эвгүй сэтгэгдэл төрсэн учраас бушуухан өөд рүү яарвчилсан. Миний араас зөөгч залуу тооцоогоо сануулхад дагалдах цүнхээ уудлан мөнгө өгчхөд кафений үүдэнд байсан такси руу очин суугаад хөдөлсөн юм а. Тэгэхдээ яагаад ч юм бэ? Эргэж хармаар санагтаад кафений зүг эргэн хартал Болонгийн цаанаас Баясаа яарвчлан гарч ирэх үзэгдсэн юм. Тэр нэг л хачин цонх хийсэн цагаан царайтай өмнө нь огт харж байгаагүй хар хувцастай хүнтэй хамт баарны үүдэнд ирж цогсон дүр саацна. Дотог шоролгүй буцаад болон тойрох харагдсан. Би буудгийн билүү гэж бодсон ч тэр хоёрын байдал нэг л амар санагдаад буугаагүй. Тэр чигээр явсаар Баясаагийн очиход Баясаанаас бараад нэг хонож байгаа нь тов тодорхой болсон юм аа. Би одоо болтол надтай утсаар ирээд байсан хүн хэн болох баарны гадаа үл таних хүнтэй хамт ирсэн Баясаа ямар учиртай болохыг ойлгохгүй байна. Өнөөг болтол хэнд ч хэлэлгүй нуун дараад явж байна гэсэн байна. Гамбатын сүхэ хэмээх миний нэг найз байдаг байв.
Та бүхэн найзынхаа тухай бичгийн тулд яагаад заавал овгийг нь дурдав гэж гайхаж магадгүй. Тэгвэл найз маань уран зохиол оролддог, бас ч гэж ганц нэг ном гаргачихсан хүн учраас тэр л дээ. Мань хүн хар нэлхаасаа л нийтийг шуугуулсан зохиол бичиж нэр алдраа цөөрөйтүүлэхийг оролддог байв. Гэвч Яванда өөрөөс нь өмнө төрсэн зохиолчид бүх хэл сэдвээр бичээд дуусгачихсан учраас бичих сэдв ч олдохгүй юм хэмээн бухимдаж нэг хэсэг бор дарстай нөхөрлөж үтсэн юм. Гэхдээ тэр энэ замаар удаан яваагүй. Бурхан түүнийг харж үзсэн ч гэдэг юм уу. Нэг л өдөр билээхэн зохиолын сэдв болоод авчихсан бил. Хамгийн сонирхолтой нь түүний зохиолын сэдв гэрээс нь холгүй оршдог нэг давхар өвлийн байшин цогцолж байсан юм а. Тэр байшин хүмүүс чөтгөртөө хэмээн шуугих босноос хойш сүхээгийн дотор хурж байсан онгодын салхи зад тавин эсгэрч эхэлсэн гэхэд болно. Уг байшин хөсөлд суусан хоёр залуу нэг шөнө унтаж байтал шалан доороос нь хүний толгой гартаа барьсан бүхтэр хятад гарч ирээд ямар нэгэн хайгаад яваад байсан тухай яриад дэгдэх үед сүхээ манад халамт цуухан сууж байсан. Эхнэр маань нүдэ бүлтийлгэн хар гүйхээрээ орж ирээд энэ тухай хэлэх үед тэр бэр их л сонирхон сонсч сууснаа. Наадч нь юуч бишээ. Тэднээс өмнө байсан айлын хүмүүсийг үл таних нүцгэн өхөн унтуулдаггүй байсан гэсэн. Шөн болонгууд гарч ирээд л чарлаад байдаг байж. Ер нь энэ байшин ноот сексисэн үстэй, цүрдийсэн гизтэй, чармай нүцгэн хүн байшингийн яндангаар орж байхыг олон хүн харсан гэдэг шүү. Энэ байшин ч олон хүний амны зугаа болж юмд. Энэ байшингийн чөтгөрийн тухай бичвэл номч болж мэднэ. Кэснэ гинэтхэн нэгийг санах бололтой нүдэн гялалцсан босч. Би ерөөсө харлаа гээд гараад явчихсан юм. Чөтгөртөө байшин ингэж л залуу зохиолчийн онгод авиасыг хөглөөд өгсөн юм да. Тэрбээр Горький Шолохов зэрэг мундаг зохиолчдыг шүтэн биширч өссөн болоод ч тэрүү тэдэн шиг бодит байдлыг дүрсэлсэн том роман бичиж нэрд гарахыг хүсдэг байв. Тиймээс уг байшинг өөрөө хөлслөн авч баримтад роман бичвэл хүмүүс маш ихээр сонирхон уншихаар барахгүй. Амархан нэрд гарч мөн ном зохиол нь хүртэл хэдэн мянгаар борлогдно хэмээн тооцоолж үтсэн байж билээ. Тэрийн тухай хэлэхээр надтай уулзаа салахтаа. Сайн зохиол бичих ийм билээхэн сэдв хаасайгүй байхад манай зохиолчд огт тоогоогүй байганда. Үгүй юм толгой нь ажилдаггүй хүмүүс шүү гэж байсан. Ингээд чөтгөртөө байшин хөслөн авч тэнд амьдарсан тухайга ном бичсэн анхны монгол зохиолч болохын тулд сүхээ маань яарвчлан хөөцөлдсөөр нөгөө байшин хөсөлдөг хүмүүстэй уулзаж тэр даруй 6 сараар мөнгийг нь төлж суухаар болсон байва. Тэрбэр гэрээсээ ойр зургийн идэх хогшлоо зөөх үедээ надаас тусламж гуйхад нь би очих гэсэн боловч эхнэр маань эвгүйцээд явуулаагүй. Тэрнээс хойш бид хоёр уулзаагүй билээ. Сүхээ нөгөө байшин руу нүүсэн мөчөөсөө эхлэн тэмдэглэл хөтөлж эхэлсэн байг. Харамсалтай нь тэмдэглэлээ хөтөлж дуусгалгүй орхиод хаашаа ч юм орсоргүй алга болсон билээ. Ингээд түүний эзэнгүй орхисон тэмдэглэлийн дэвтрийн эхний хуудсыг хамтдаа нээцгээе. Олны дунд чөтгөртөө хэмээн алдаршсан жижиг цагаан байшинд зохиолч миний бие ард олныхоо чөтгөр шулам сонирхох чин хүслийн өмнөөс айдас хүйцээ төвчин амьдрахаар шийдвэ. Энэхүү амьтны цус халиаж сүнс зайлуулсан байшинд 6 дугаар сарын 6-ны муу ёрын өдрийг зориуд сонгон авч нүүж ирлээ. Хэмээн бичсэн мөрөд дураач байв. Тэрбээр уг байшинд орсон өдрөөсөө эхлэн цаг минут эгш хүртэл үл орхин тэмдэглэл хөтөлж эхэлсэн байв. Анхны өдрийн тэмдэглэлд нэг их онц гойд зүйл байсангүй. Харин 2 дахь өдрөөс нь эхлэн түүний тэмдэглэл дотор нэг хачин хүн орж ирээд юм бичээд суугаад байх юм. Өмнө нь ийм хүн энэ байшинд орж ирж байгаагүй учраас мөөгэд хэлэх хэрэгтэй юм байна гэсэн хачин мөр байл. Мөөги гэдэг нь би билээ. Үүнээс цааш зарим нэг зүйлийг сүхээгээс өөр хүн бичсэн юм шиг санагдаж байдгийг нь дурдах зүйтэй болов. Учир нь цаашаа энэ байшинд чөтгөртөө гэж мэдэгдэх ямар ч шинж тэмдэг алга.
Хэдийгээр бүтэн 48 цаг өнгөрч байгаа боловч хүн айлтгахаар ямар ч шинж тэмдэг мэдэгдсэнгүй. Ер нь чөтгөр шулам гэж огт байдаггүй ч байж болох юм гэсэн бодол төрөл. Тийм зүйл байдаг гэсэн агуу их мунхруулга зохиосон хүмүүсийг би үүгээрээ нэт заачч магадгүй юм гэж бичсэн байж бил. 3 дахь өдрийнхэн тэмдэглэж бас л онцгийн гойд зүйлгүй. Бэн байшинд орсноосоо хойш чөтгөр байтугай огтонч тожигнохыг сонссонгүй. Гэж эхэлсэн байсан боловч тэмдэглэлийн дунд гэнэтхэн. Энэ нэг хачин хараал идсэн хүн орж ирсэн цагаас хойш ном сонин үзээд цаад болж юм. Анхаарал төвлөрөх аргалга. Бас тэр юм хардаг шинж алга. Мөөгийн урчин хаалгаар могоо шиг гулсан орсон боловч энэ нөхөр анзаарсан ч үгүй. Гэсэн хачин мөрөд дураач байв. Би түн дээр ерөөсөө очоогүй юм шүү. Харин 4 дахь өдрийн тэмдэглэлд би урчин нойрон дунд минь нэг хүн дуулаад байгааг сонссон. Нүдээ нээсэн боловч хинч байсангүй. Чөтгөртөө байшингийн сүнс одоо л амилах нь бололтой гэж эхэлсэн байна. Текснээ дунд нь бас л гів гинэтхэн. Шөнөөр мөөги архины хоосон лонх олж ирээд дотор нь орж суумагцаа өнхөр нь дуулж гарахад энэ байшин хөлсөлд суугаа нөхөр гинэт сэрчгсэн. Сэрмэгцээ царай нь маш их баяртайгаар гэрэлтэн босч ширээндээ сун ямар нэг зүйл тэмдэглэж авсныхаа дараа ширээн доогуура тонгой харж ямар нэг зүйл хайгаад яваад байна л. Маргааш энэ нөхрийн хүнжлийг хуу татж үзнэ гэсэн мөр зураач байв. Маргаашийн тэмдэглэл нь Сүхээгийн маш их яарч догдолсон бололтой сар ээлгсэн бичгээр эхэлжээ. Тэр бэр. Урчин сайхан унтаж байтал гайхмаар үйл явдал тохиолдлоо. Хэн нэгэн нь миний хүнжлийг хуу татан авч шалан дээр чулуулдаж өргөв. Салхилав ингэж чадахгүй нь ойлгомжтой. Би эргэн тойрноо харсан боловч хинч байсангүй. Гэвч би чөтгөр энэ байшин дотор байгааг мэдэрч. Тиймээс би сайн байна уу? Чөтгөр шулмас минь гэж мэндэлсэн. Хөнжлөө шалан дээрээс авч ахин нөмрөд хэвтгэхэд надад юу ч тохиолдоогүй боловч саяын явдал маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тул үүр цайтал нойр хүрсэнгүй. Чөтгөр шулам гэж үнэхээр байдаг ажээ. Хэмээн бичсэн байна. Эйхүү өдрийн нэг хэвийн тандалт ажиглалтаа тоочин бичсэн тэмдэглэл дунд нь бас л хачин өгүүлбэрүүд ороод иржээ. Урчин энэ хачин нөхөр хөнжлийг нь хуу татсны дараа ямар их баяртайгаар яма бичиж суув. Мөөгийн араас нь очин мөрөн дээр нь алгадаж гайхуулъя гэхээр нь би хэрэггүй гэж болвол. Харин маргааш л ёстой түнд бэлэг барина гэсэн хэдэн мөр байв. Энэ мөрүүдийг уншаад би тэмдэглэлд дурддагдсан мөөгийн бол би биш юм байна гэж ойлгосон бөгөөд Сүхээгээс гадна хэн нэгэн тэмдэглэлийг бичлцэж буйг шууд ойлгосон юм. Тиймээс би цааш нь уншилгүй алгасан шууд л маргаашийн тэмдэглэлийг нээж үзв. Тэгтэл Сүхэ урчин юу болсон гэж сан. Яг сайхан унтаж байтал хаалга маань шөнийн 3 цагийн үед муухай чихраад өөрөө онгочлоо. Дотроос нь түгччихсэн байсан хаалга өөрөө онгоно гэдэг хэний ажил болох нь ойлгомжтой. Би шалтан хэвээр огол өсрөн босч тэмдэглэлээ хөтлөхөр үзэг цаасаа шүүрч авансан. Гэтэл хаалгаар нэг шав шалтан хүүхэн ороод ирхэн тэр. Нов ногоо нүдтэй, тас хар шүдтэй, цав цагаан үстэй, тэгшгэн гойлог бие хаатай хүүхэн байна. Хамгийн гол нь тэр хүүхэнд дотор өмдөж байсангүй. Тэр хүүхэн намайг өөрийнх нь гадаад шинж төрхийг дүрслэн бичиж байх хооронд араатан шиг дөрвөн хөллөн мөлхөж явсаар пэйшингийн өмнө очоод нохоо шиг оцоогоод суучих. Текснээс сугрууга гараа хийгээд нэг шил час улаан дарс гаргаад ирлээ. Бөөрн дээр нь англиар биччихсэн хаягтай уг дарсыг хол хол хийлгэн зайлж бөглөөг нь мулт татан нэг балгаснаа над руу сар бачина. Би чөтгөрийн тухай зохиол бичиж байгаа учраас тэд нарын уудаг архийг амсаж үзэх хэрэгтэй гэж бодсон юм.
Ингээд амсаж үзвэл ойгүйдэс хүрэн муухай гашуун амтагдснаа. Хотоодонд ормогц бал амтагдан нэлуураад дотор их л сайхан болоод явчих чинь. Тэгсэн чинь нөгөө хүүхэн хөнжил рүү заагаад намайг хамт унтъя гэж байгаа бололтой дохиод байх юм. Би ч хэрвээ чөтгөртөө унтаж үзсэн тухай зохиолдоо бичвэл амьтны анхаарал маш их татандаа гэж бодлоо. Ингээд би тэрхүү чөтгөртөө унтахыг зөвшөөрч хөнжил рүүгээ дуудан өрвөл араас нь маш хүчтэй салхи гарах шиг болоод гэнэт алга болчихов гэж бичсэн бай. Гэтэл тэр өдрийн тэмдэглэл донд нөгөө үл ойлгогдох өгүүлбэрүүд бас л орж ирсэн байх бөгөөд энэ лав солиотой хүн байхаа. Өмнө нь мөөгийг шав шалдан алхаад ороход додор нь байсан хүмүүс айж чарлан гарч цугтаадаг байсан бол энэ нөхөр харин ч бүр таашаасан янзтай ухаан жолоогүй бичээд суугаад байх. Тэрбэр мөөгийг нууц улаан архийг гаргаж өгөхөд айж сэжиглсэн ч үгүй шүүрч аваад томхон балгаад орхив. Энэ шингэнийг уусан хүн 7 хоногийн дараа бид нарыг хаанч нуугдсан эвлхэн хардаг чадвартай болдог тул бид дайсан бэлтчих бололтой. Хамгийн гол нь энэ муу бичгийн амтан мөөгийг таалагдж байгаа бололт. Тэр мөөгийг хамт унтъя гэж хүнжил рүү заахад дуртай наргагүй толгой дохиж гараа дэлгэн урьлаа. Мөөг ийж бас дуртай наргагүй унтах нэ. Хэрвээ мөөгийг түүнтэй хамт унтчихвал энэ муу бичээч хүмүүн бусын хүч чадал олох тул би өөрийнхөө хамаг хүчийг гаргаж байж мөөгийг татан авав. Энэ муу бичээч эндээс зайлахгүй бол би түүнийг залгина гэсэн хэдэн мөр дураач байв. Эндээс би мөөгийг гэдэг нь эмчөтгөр бололтой гэдэг дүгнэлт хийсэн юм аа. Маргааш нь сүхэ тэмдэглэлээ ердийн маягаар бичсэн байх бөгөөд онцгийн зүйл тохиолдоогүй бололтой эхвчлэн өчигдөр ийхөө үйл явдлыг эргэн гайхаж бичсэн байна. Тэмдэглэл дундуур нь ч өөр тэмдэглэл орж ирсэнгүй. Нөгөөдөр нь би бүр нүдэндээ итгэж ядан гайхаж байна. Өнөөгөө нөгөө нүцгэн орж ирсэн хүүхэн цав цагаан даашинз намруулчихсан ороод ирлээ. Би босч очоод биеийг нь барьж үзэж байж л сая үнэмшлээ. Тэр шөнө харагдснаа бодвол их үцгэлэнтэй юм аа. Гайхалтай нь түүний биеийн дээд хэсэг нь мэс шиг цэв хүйтэн атлаа. Бэлхүүснээс доошоо цус нь буцалж байгаа юм шиг час халуун байх юм. Түүнд цай хийж өгсөн боловч тэр ууссангүй. Харин суганд ороосоо ганцхан дадаад л час улаан бас цэвцэнхэр өнгөтэй 2 шил дарс шиг юм гаргаад тавьчихлаа. Тэр дарснаас нь амсаж үзвэл час халуун чим шиг атлаа. Хэл хайрмаар хүйтэн мэс амтагдаж байх. Бээн сонин хүүхнээс их зүйл асуусан боловч тэр юу ч дуугарсангүй. Өдөр ээж маань гаднаас орж ирэхэд харин нөгөө хүүхэн манан шиг замхран алга болоод гараад явмагцсан ханаас удаа шиг тодроод гараад ирсэн. Удалгүй орой болсон боловч тэр юу ч идсэнгүй. Харин юунаас ч их болгоомжилсан бололтой үүд рүү хараад суугаад байх. Тэгснээ босож очоод пишингийн амыг гаднаас нь түгжээд хайчихлаа. Би шөнийн 3 цаг болж байхад түүнтэй хамт унтах санаатай нэлээд ятгсан боловч тэр айс нүдээр үүд рүү заагаад огт унтсангүй. Бэж түүнтэй хамт унтахгүй суусаар байтал аяндаа нүд анилтан зөөрмөглөж байна гэж бичээ дуусгасан байна. Харин түүний тэмдэглэлийн төгсгөлд энэ муу мангу бичээч мөөгийн сэтгэлийг эзэмдэн татчихлаа гэж юу? Тэр хүний дүрт ховлон явж ороод бүтэн өдөр жингөө байшингаас гарсангүй. Бүр түүнтэй хамт хонлоо. Би байшинд нэвтрэх гэсэн боловч мөөгийн бүх нүх сүвийг харуултан үүр цайтал нүд завчилгүй суусан учир орж чадсангүй. Гэхдээ би энэ шүн заавал тэр муу бичээчийг идэж дуусгана гэсэн аимшигтай бохир бичээс үлдсэн байна. Харин маргааш нь тэмдэглэлд хинийч гар хүрээгүй бололтой. Тэгээд ч тэр өдрөөс хойш сүхээ алга болсон юм аа. Түүнийг хайчсныг хинч мэдэлгүй хоцорсон бөгөөд зөвхөн энэ тэмдэглэлийн дэвтэрл үлдсэн байсан юм. Ээж нь анх олж үзээд надад өгөхдөө мөөгийг ээдэл чиний тухай бичээд байсан байна. Та хоёр юу хийж тэр муухай байшинд байсан хүмүүс үү? Одоо цаадах чинь хаан байна хэмээн загнаж намайг хэрэгт хийх шахсан бил.
Гэвч Яванда намайг тэнд огт очиогүйг мэдээд цаадах чинь галзуураа тэнээд явсан бол л та. Эсвэл хиймэнд хорлогдсон биз гэсэн юм аа. Найз маань үнэн худал нь үл ойлгогдох тэмдэглэлийн дэвтрээ сургалсаар нэг л өдөр ороод ирнэ гэж итгэдэг учраас би хадгалж байдаг бөгөөд ямиг аж мэдэхгүй. Чөтгөр шулам гэж нь байдгийг ч юм билүү гэх үүднээс та бүхэнд сонирхол. Хөөхий ээж энч гисэн хүүгээ хүлээж суугаа учир хүндэтгэн үзэж гэр орных нь байршил нэр утсыг тодорхой дурдсангүй. Дэнжимингийн цагаан байшинд амьдран суух гал бадрах хүн хүнээс этгээд гажуу юм зүүдэлдэг нэгэн ажээ. Зарим хүн босоод явах, харилцан ярьж зүүдлэх нь түүний хажууд юу ч биш. Тэрбээр өглөө зүүдэлж босоод ажилдаа яваад очихсан сууж байдаг байна. Бүр хоол цайгаа идэж уужхаад авгаа хүүхэдтэй ажилтаа гээд гэрээсээ гараад зам хөндлөн гарах гэж яваад машины сигналаар сэрж байсан удаатай. Тиймээс нөхөд нь гал бадрахтаа ярьж суугаад "Хөөе, нөхөр минь сэрүүн байгаа биз?" гэж ёс мэд асуудаг байна. Түүний энэхүү зүүдэн өвчнийг эмчнэр оншилж ерөөсөө чаддаггүй бөгөөд тайван амгалан байхыг л зөвлөдөг аж. Нэгэн удаа гал бадрах шөнө унтаж байснаа зүүдлэн босож хувцлаад цонхороо гарсан байна. Тэрбээр явсаар Дэнжимингийн ойролцоох 70 давхрын ингэрт хүрээд ирч. Сарны гэрэлд энд тэндгүй хүмүүс явах бөгөөд ихэнх нь цагаан давуу нөмөрсөн үзэгдэнэ. Гал бадрах тэдгээр янз бүрийн насны хүмүүсийн дунд хутгалдан явтал нэгэн гоёмсог шарлийн нөхрөө орох нэг нь орж гарах нэг нь гарч байхыг харлаа. Манер тэрхүү шарлийн нөхрөө өнгийн харвал өөдөөс нь хүчтэй салхи хүлээж байснаас сорж эхлэв. Тэрбээр яах ч ухаанаа олохгүй байтал хүчтэй салхи сорон авч ёроолгүй харанхуй руу унаглаа. Чихэн шөөгөж гар хөл нь ямар нэгэн зүйлд хүрч чадалгүй зөөлөн юмн дээр унсан байна. Арай ч үгэж босоод эргэн тойрноо харвал нүүрсний цоногт орсон мэт ханнууд нь очтон гэрэлдэж байв. Гал бадрахын өмнө үл мэдэг гэрэл асхад тэрбээр орчин тойрноо харах бололцоотой болжээ. Энд тэндгүй үгсэн хүний хүүр байхаагаад нөгөө шарлийн нүхээр хэн нэгэн нь доош унаж буй бололтой эсгэрх чимээ сонсогдно. Тэрбээр цааш явах тусам өргөн уудам талбай үзэгдэж ганц нэг түүдэг гал ёлтон харагдав. Төвний өмнөхөн талд бүх биеийн нүдээр дүүрсэн ноход хүний хүүр булаалдан идэх ажээ. Цаашлах тусам янз бүрийн ховцсгунар бие хаатай хүмүүс өөр өөрийн ажиллаа хийн. Толгойгүй бие хөдлөн явж хүний толгой овоолж байгаатай ч таарав. Гал бадрахын тархинд би чинь тамд ирчихсэн байна гэсэн бодол зурсхийн орж ирэхэд энд тэндгүй гал дүрлзэж хүн амтан орилох, байшин барилга нурах, бороо цас орох чимээ сонсогдлоо. Гэв гэнэт түүний өмнө уул овоо шиг алтмог гоёмсог эдлэл овоород ирвэ. Гал бадрах тэрхүү ертөнцөөс авахаар ойртон очих зур баахан морьтонгууд гарч ирсэн. Нөгөө эд зүйлсийг ганцглаад мортвоо. Тэгтэл нөгөө эд зүйлс нь нохоо гахаан баас болж хувраад өмхий самхай ханхалж эхлэв. Тэрбээр эд зүйлсээс аваагүйдээ баярлан цааш явтал царайлаг хүүхнүүд түүнийг даллан дуудаж байв. Манер тэдэн рүү очихоор явж байтал шүд амгүй арьс яс болсон өвөгчүүл хүүхнүүд рүү гүйн очиж тэврэлдэн үнсэлцэж гарсан байна. Төд удалгүй нөгөө хүүхнүүдийн хил могой болон сунаж өвөгчүүлийг олс шиг хүлээд агаарт замхран атлаа. Итгэхийн аргагүй урт хөндийгөр цааш явтал бяцхан жаалууд цэцгэн дээр сууж байв. Гал бадрах ойртож очтол мөнөөх жаалууд хөгшин хүний ядарсан хоолойгоор үхэгсдийн ертөнцийн үр жимс боловсрч гүйцээгүй байна гэж ярилцах зураа эмэгтэй хүний хөгшиг аяганд ус ууцгааж байлаа. Тэрбээр их ядарснаа гэнэт мэдэрч хүүхдүүдийн ууж буй горхноос ус уухаар тонготол ус биш цус урсаж байв. Гал бадрах тэрхүү улаан голд өөрийгөө толдон харвал нүүр ам нь хагарч яг л тарвс шиг сал байсан харагдав. Тэр цааш явах гэтэл хөлн гуйвж нойрон тисхийн аргагүй хурж байлаа. Тэгтэл үнсэн хөх царайтай
биеийнх нь яс хэрзийсэн өвгөн газар хаглан гарч ирээд "Алив хөө минь наашир" гэхэд гал бадрах айн ухарлаа. Нөгөө өвгөн тасгаар ирж ийсэн шүдэ гарган инээснэ. Нэг эргээд харахтаа уртаас урт цагаан сахалтай ухаалаг нүдтэй таяг тулсан өвгөн болчих. Тэр өвгөн түүнд хандаж "Одоо надаас айхгүй байгаа биз. Чи анх энэ хүндэд орж ирэхдээ айх гэдэг зүйлийг мартчихсан байснаа сая санджээ." Гэхэд гал бадрах "Та юу хүн бэ?" гэж өөрийн биш хоолойгоор асуув. Өвгөн "Чи намайг дөнгөж сая бүтээсэн. Тэгээд бүтээсэн зүйлээс айж байна гэж юу? Би чиний оюун санаа бай" гэсэн байна. Гал бадрах "Энэ өвгөн алга болчихоос" гэж бодонгууд өвгөн ус шиг урсаж алга болох хэрнээ дахиад харагдаасаа гэж бодонгууд урган үзэгдэх ажээ. Өвгөн "Чи энэ бүхнийг бүтээж чадсан. Бас нурааж чадна" гэхэд гал бадрах "Тийм үү" гэх зуур өндөр хисаан дээр зогсож байна. Тэгээд тэрээр оюун санаагаа төвлөрүүлтэл ээж, аав хоёр нь хад чулуу үүрч яваа үзэгдэв. Тэр хоёрыгоо дуудах гэтэл дэндүү алс байгааг мэдээд нөгөө өвгөнийг сантал тэрээр гарч ирсэн байна. Гал бадрах түүнд хандан "Би аав ээж хоёртаа тусалж Тэнгэрийн оронд очуулмаар байна" гэж хэлтэл эцэг их хоёр нь цэцэг жимс дэлгэрсэн үүлэн дээр сууж үзэгдлээ. Өвгөн "Энэ бол бодит байдал биш. Өөрийн чинь амьдралч гэсэн бас бодит байдал биш шүү дээ. Тэр сайхан хүүхнүүдийг могоо гэж бодвол могоо л болно. Энэ бол таны оюун санаа тэнцвэргүй байгаагийн тод илрэл юм. Хүний оюун санаа асар хүчтэй учраас там Деважин хоёрыг зүүд зэрэглээ шиг бий болгож өөрсдөө түүндээ итгэхийг хүсдэг юм" гэлээ. Гал бадрах буцсан нөгөө хөндийгөр уруутахад хачин хүүхдүүд, олон нүдтэй ноход, могоон хэлтэй хүүхнүүд, гар хөл толгойгүй эрэмдэг хүмүүс ч таарсан вэ. Өмнө замыг нь гэрэлтүүлсэн бүдэгхэн гэрэл сүмэлцэж байна. Гал бадрах явсаар нөгөө нүхнийхээ аман дээр ирвэл нарийнхан шат зурааж түүгээр өгсвөл хажуугаар нь гал командын эмнэлгийн цагдаагийн хувцастай хүмүүс ямар нэгэн өвчтнийг дамжлан яваа үзэгдэв. Тэдгээр хүмүүсийг сайн харвал ёр бусын хүйтэн үнэр сэнгэнүүлэх бөгөөд гал бадрахад эрлэгийн элч нар гэсэн бодол төрсөн байна. Тэрээр нүхнээс гарч ирэхэд нөгөө цагаан даавуу нөмөрсөн хүмүүс аанайл шарил дундуур явсаар үзэгдэн. Гал бадрах арайч уу гэж явсаар гэртээ ирж цонхоор орлоо. Тэрээр амаа цангасныг сая л мэдчих. Төмпөн савнган тарнаар хийлгэсээр шангаар усууж зогстол гэрэл ас жавгаан ноён гал бадрахгүй. Бодит байдалтай эргэж орсон нь дээр шүү. Бас л зүүдлээд явж байна уу гэхэн дуулцсан байна. Манерд нэг бодохноо зүүдлээдж байгаа юм шиг. Үгүй ч юм шиг санагцаар орондоо орон хөрхөрч гарлаа. Энэ хүн зүүдлээд байна уу? Бодит амьдрал дунд байна уу гэдгээ одоо хүртэл өөрөө ч ойлгоогүй яваа юм. Ганцхан өдөрт нэг айлд 3 гаж амтан гарчээ. Сөмбөр суманд хишигт цэмбэл гэдэг 2 хөгшин хэдэн малаа адгуулan амьдардаг байваа. Хэдийгээр ханилаад 40 жил болсон ч тэдэнд үр заяагаагүй юм. 100 намрын дэлгэр цагаар хишигт тарвагаагнаж 5-10 төгрөг олох. Тэр хавар мал төллөөд 2 хөгшин сандруухан байжээ. Тэднийх үхэр цөөхөнтэй байсан болохоор тугаллах 2 үхрийн нэг нь хариугүй тугаллах болсон тул бэлчээрт явуулахгүй гэрийнхээ ойр тижэж байтал үхэр нь тугалжээ. Хонинд явсан хишигт үдийн цагаа ухаар гэртээ иртэл гэр нь дотроос түгжээтэй байсан байна. Хаалгыг тогшвол эхнэр нь тайлж өгөнгөө нөхөртөө хандан үхэр тугалсан. Духан дээрээ ганцхан том улаан үдтэй тугал гарлаа. Би яагаад дөхөж очиж чадахгүй байна. Одоо яах вэ? Гээд зогсож байжээ. Хишигт нөгөө тугалыг жижиг гэртээ оруулаад гаднаас нь түгжээд жаахан гарцнаа. Болохгүй бол буудчих нь биз гэж орныхоо хөндийгөөс бууга авч сумлаад хажуудаа тавьсан байна. Төдөлгүй
жижиг гэрт нь чимээ гараад явчихав. Гэрийн бууга шүүрэн авч жижиг гэр рүүгээ орвол дөнгөж гарсан ганц нүдтэй тугал нь гараад хэд хонсон тугал шиг учиргүй оодгон нь тоглож байсан байна. Үүнийг нь эхнэртээ үзүүлье гэж бодсон хишигт нөгөө туглаа их гэртээ оруулж ирээд ойчихжээ. Хоёр хөгшин ийм сонин тугал гарсан болохоор эхний ээлжинд малын эмчэд хэлье гэж ярилцаж суутал юугүй нэгэн гэрийг нь маш хүчтэй шүргөөжээ. Туглын ихийг гэж бодоод хөөжгөж чимээ өгөөд сууж байтал дахиад л хүчтэй шүргөөсөн байна. Хишигт босоод хөөй гээд гарах гэтэл хаалганыхын цаана маш том сарлаг шиг үсноостой хачин амтан хүний хэлээр хөөхөд өг гээд зогсож байжээ. Айж гайхсан хишигт тэр үед нөгөө амтныг ганц нүдтэй болохыг хараад амжиж хаалга татаад ирэхтэл гэрт байсан нөгөө тугал нь учиргүй гэрийн үд рүү тэмүүлж байж яах учраа олохгүй мөнгөнөж байх хооронд нөгөө амтан хоёр чудаа хүний хэлээр хөөхөд аль гэж хэлээд гэрийг нь шүргөөсөн ажээ. Бууга шүүрч авсан хишигт эхнэрээр туглын уяаг тайлуулан хаалгаар сумцох байлгах гэтэл ухасхийн гарчээ. Хишигт араас нь бууга чиглүүлэн сэм харвал нөгөө бараа сүртэй амтан туглыг дагуулan урд уулынх нь нар руу тоос татуулан алга болж. Хишигт айлаас үхэр биш ороолон авсан байна. Одоохон буцааж эзэнд нь өгье гэсэн боловч цэмбэл нь эхлээд хүнд үзүүлье. Юу ч болоо билээ гэж хэлдэг. Хишигт орой хоноо хотлуулад ойролцоо байдаг төлөгч хөгшнийх рүүгээ явах гэж байтал хонь хургалах шиг болж энэ үед хөгшнө нь гарчээ. Өгийн хөл муутай хөгшнө нь үеийнх нь холгүй орж ирэхэд гайхсан нөхөр. Юу болов? Яав, ив гэхэд хэсэг чимээгүй жижирхийлж зогссон хөгшнө. Чиний халдсан хонноос хоёр толгойтой хураг гарчихч. Одоо яах вэ? гэж. Энд ч н одоо юу гэж болоод байна гэж гарсан хишигт хоёр толгойтой хургийг сонирхон харж зогсдол нэг их удалгүй үгсэн байна. Түүнийг төлөгч хөгшин рүү мордох гэтэл эхнэр нь би айгаад байна. Өглөө яв гэж хоригдж. Маргааш нь хишигт хөгшнөө дагуулan содном хөгшнийнд явж хүрчээ. Содном тэдний ярихыг сонсч байгаад судар номоо гарган ихэл чухалчилж үзжээ. Ийм үзэж байсан хөгшин за хишигт минь чи урд хайрхны эзэн нь болсон тарвгыг шархтуулсан байна. Одоохон чадaltaй лам хувраг авчирч аргалуулахгүй бол амь настаа чинь ярьж мэдхэн. Цаг алдаж яагаад ч болохгүй. Малдаа санаа зовлтгүй гэсэн байна. Хишигт цэмбэл хоёр содмынхоос эргэж иртэл хашаанд оргисон хонин дотор нь хоёр хөлтэй ишиг гарчихсан байжээ. Цаг алдаж болохгүйг сайн ойлгосон хишигт айлаас хүүхэд гуйж хөгшөнд хань болгон үлдээгээд зэрэгэлдээ сум руу явсан байна. Түүнийг чадaltaй лам залж ирэхэд бас нэг хонь өрөөсөн талдаа ганцхан нүдтэй хураг гаргасан байсан ажээ. Ламаар хайрхны эзнийг аргадуулсан хишигтийн мал дахин гаж зүйл гаргаагүй бөгөөд бусдын нүдийг хужирлаж байг гээд дээрх гаж төрөлтөө ишиг хургаар чихмэл хийж сумынхаа эмнэлэгт үзмэр болгон хадгалуулсан байна. Болохгүй юмар бүү оролт гэсэн үг бий. Газар мэдэхгүй хүмүүс хаа явсан газараа бодолтой болгоомжтой явахгүй аваас хишигчиг болж мэдэх юм шүү. Бусдын сүнсийг авдаг байлаа гихчин нэрийг нь солиход хүн болжээ. Сүнс авдаг хүн гэж байлаагүй талаар ярилцдаг байлаа. Түүнийг 3 настай байхдаа үхээд эргэж ирсэн гэдэг. Юу болсон бэ гэвэл байлаагүй аав нь хазар гүйлгэж морио юулчихдаг. Хав орийнхондоо ээлтэй боловч аймаг алгасч адуу хөөгөөд хээрэр гэр хэцээр дэр хийж явдаг байсан. Эртний хэлээр бол шилийн сайнэр гэхээр нэгэн байсан ажээ. Түүнийг алс донёг өчигдөрхөн арын хангаад явж байгаад өнөөдөр өвөр говь руу орж ирчихсэн. Хизээний нутаг усаа мэддэг таньдаг болчихсон байдаг болохоор алс гэдэг эрхэм алдрыг түнд өгсөн байх юм. Тэр засаг барих эрэхтэй нэгэн хутгтын адуу хөөж засагдхан аймгаас Түшээдхан аймаг хүртэл нүгэл хараалыг нэгэн удаа чирч давхсан гэдэг. Тэрхүү тамхтай хутгт нь төрөөс зөвшөөрөгдөж түмнээс хөндлөгдсөн нэгэн тул хулгайч доноод муу юм хийхгүй гэж мэдэгдэжээ.
Үнэн дээр хутагтын адууны сор болсон сүрэг нь үгүй болсноос хэн түүнийг хулгайсныг нь мэдэх хүн байсангүй болохоор байла хулгайчч богдоос зөвшөөрөгдсөн богинохон эрхтэнд лам намайг тааварлаж хэлсэн хэрэг түүнээс биш түүнийг мэддэг чаддаг юм гэж үгүй гэж нутгийн үг тарааж хов зөөж гидсээ садгадаг нэгэн зориудаар хэлж орхиж үг тарааж үнхэлцгээ бүтэн авч явдаг мөнөөхөр хулгайч доногийн үгийг хуй салхинд дайж хоромхон зур хорвоогоор нэг тарааж орхив. Хутагт лам хэлжээ. Хөгч өдгөрийн галыг баруун мөрөн дээрээ асааж явдагч зүрхэндээ зөөлөн инэрлийг хадгалж байгааг нь бодолцоод хулгайч доноод боломж олгосон юмсан. Миний үг түүнд үнгүй аж. Хэмээн инээж байжээ. Тэгсэн даруйд хоолын адуу көөж хоосон ядуус түгээх гэж явсан шилийн эр алс доногийн шөрмөс татаж хэдэн хоног хээр хонжээ. Тэгэхдээ хөөж явсан адууныхаа хомоолыг 9 амттан луга адилтхан зооглож үзээгүйгээ үзэж ядраагүйгээр ядарч хувилгаан ламтан 3 хоногийн дараа доноо хулгайчийн хүлээсийг тайлж чи тийм хүчтэй сахиусаар өөрийгөө өмгөөлүүлдэг бивэ. Тэгвэл үр удмыгч нь амьдаар нь чарал болгож орхи гэж шүд зуусан гэдгээ. Доног хүчрээгүй хувилгаан ламын эдшид хүүхэд нь болох байлааг амьд чаралбаа болгосон хэрэг. Байлагийн нүүр царай үс зүс нь үзлийн мухай алмас шиг болж хээр газар ганц нэгээрээ явж байгаад таарлцсан хүний сүнсийг авч өнхөлцгийг нь хаглах шахдаг болжээ. Байлаатай таарч сүнсээ зайлтал айсан хүн тухайн нутагт маш олон болов. Байлаатай таарснаас болж хямран доройтсон ажил үйлсэнд бүтэлгүйцсэн хүн удалгүй нас бардаг байгаа. Үнэн дээр байлаа өөрийнхөө энэ хорлолтой байдлыг үл анзаарна. Түүнийг ийм болсонд өөрийнх нь бурууч гэж юу байх вэ? Хүнийг хүний осоор амьдрах боломжгүй болгосон хулгайч доноо хувилгаан лам хоёрын бузар булаа хэргийг цайруулах хувь балдан зайранд оногджээ. Сүнс авдаг байлаг тойруулан их галт үлж байгаад зайрантан бөөлж гарч. Тэгэд байлагийн нэрийг сольж насан дэлгэр гэж нэрлэх болсноор түүний хорлол бусдад үйлчлэхэ болжээ. Түүгээрч барахгүй зүс царай нь өөрчлөгдөж аимшигын дүр төрхөөгөө хүний дүрсийг эргэн олж авсан гэдэг юм. Бас ихнэр авч дөрвөн хүүхэд төрүүлэн хүний дайтай амьдарч байгаад ертөнцийн жамаар насан өд болсон гинлээ.